Сар тахал гэдэг чинь нэгдүгürt маш аюултай өвчин маш одоо хурдан тархаж байгаа, маш олон улс, олон хүн амыг хамарч байна нөгөө тал дээр энэний чинь ард эдийн засгийн маш их хохирд амсаж байгаа байхгүй юу. Зөвхөн Монгол биш. Хөл улс орн энд маш хүнд байгаа. Тэгэхээр энд эргээд нөгөө хамгийн их одоо нөгөө ажиллах хүчийг бүрдүүлэх салбар нь жижиг дунд үйлдвэр гүйцэтгэлийн салбар байхгүй юу. Аль ч улсад. Тэгэхээр энэ салбар нь өөрөө нийт хүн амынхын 70-аас 80%, зарим газар бол одоо Австрали эдэрт бол 98% нь одоо бүрдүүлж байгаа шүү дээ. Энэ өөрөө аюулгүй чухал стратегийн чухал салбар учраас улс орон болон энэ дээр маш чухал арга хэмжээ авч ажиллаж байгаа. 1992 онд системийн хямрал гэж Монгол бий болж ирсэн. Яг тэр системийн хямрал шиг хямрал одоо Монгол бий болчиход байгаа байхгүй юу? Дэлхийн 2 дугаар дайны дараа маш том хямрал болсон. Энэ одоо дэлхийн 2 дугаар дайны үеийн хямралаас даруй 2.5 пунктээр доошоо унцаад байгаа. Тэгэхээр дэлхийн өөрөө маш том эдийн засгийн хямрал амсцсан байна. Монгол улс бас 92 оны тэр системийн хямрал шиг хямралыг амсчаад байгаа учраас энээс гарахын тулд монголчууд бид төр засалтайгаа нийлж маш их нягт бие биенийгээ дэмжсэн тийм цул бодлоготой байж иж бид энэ эдийн засгийн хямралыг давж гарна. Маш хурдан хугацаанд давж гарахын тулд бид нар маш их ажиллах хэрэгтэй, маш их зүтгэх хэрэгтэй, маш их одоо боломжуудыг энэ жид дунд өөдрөг үүсгэх олох хэрэгтэй. Яагаад олох хэрэгтэй хүний цааш маш хэмжээний ажлын байрыг бий болгож өгдөг стратегийн чухал салбар учраас стратегийн чухал салбараа бид хамгийн түрүүнд дэмжиж энэ олон хүнийг ажилдаа орлоготой байлгаж чадна. Ажилдаа орлоготой хүн чинь арх уугаад гадуур тэнээд хэрж өчт гаргаад байхгүй тийм учраас хүн ажилдаа л байх хэрэгтэй. Сар тахлын энэ сони энэ хугацаанд бол маш сонин гэмт хэрэгүүд маш их архитал эдгээр бий болж байгаа шүү дээ. Нийгэмд ийм сөрөг үзэгдэл маш ихээр бий болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу вэ гэх юм бол ажилгүй орлогогүй хүмүүс чинь юу хийх юм? Арх уун, гудамжин тэнэн, гадуур тэнэн те ажилдаа орлоготой байх юм бол тийм зав байхгүй шүү дээ. Тэгэхин тулд л энэ жижиг дунд үйлдвэр гүйцэтгэгээ баялаг бүтээгчдийг дэмжих ёстой. Энэ хүмүүс чинь өөрсдөө маш их хэмжээний ажлын байрыг бий болгодог салбар байхгүй юу? 800 мянгаас сая 200 мянган ажлын байрыг бий болгодог ийм чухал салбараа. Тийм учраас энэ салбар чинь маш их хүмүүс ажилгүй болоод одоо ингээд гудамжинд гараал байх тусам нийгэмд архитект улам ихсэн, нийгэмд замбрааг байдал улам ихсэн. Тэгэхээр энэ өөрөө стратегийн маш чухал салбар байхгүй юу? Мөнх улс орнд.